Сайн бацхан үзэгчдээ төвцийг 7 хоногийн тойм хөтөлбөр эхэлж байна. Анхаарлаа хандуулна уу. Улсын хурал заасан хугацаа дуусгар болох мөчөд багтаан Монгол улсын 2026 оны төсвийг 1.80 төгрөгийн алдагдaltaй баталлаа. Хуулийг баталтлаа гишүүд хүчтэй маргаан үсгсэн юм. Парламентын залуу гишүүдийн зүгээс 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлд хууль зөрчсөн олон төсөл хөтөлбөр багтсан татвар төлөгчдийн мөнгийг оновчгүй зарцуулахар байна гэж шүүмжилж байсан юм а. Ямар ч тач засгийн газар болон зарим гишүүдийн зүгээс төсвийн өргөө зардлыг танаж иргэдэд чиглэсэн бодит дэмжлэг нэмэгдүүлсэн ээлтэй төсөв боллоо гэж үнэлж байна. Багш эмч нарын нийгмийн асуудлыг төсөв батлагтай зэрэгцэн хөндөж, цалин дэтгэвэр нэмэх эсхийг улс төрийн оноо авах хэрэгсэл болгож байна гэж шүүмжлэх байр суурьтай гишүүч байлаа. Улсын хурлын гишүүн Сайн зориг 111 төсөл хөтөлбөрийн 83 нь хуульд нийцэхгүй байгааг онцолж, ийм төсвийг батлах гэж байгаа нь харамсалтай гэсэн юм а. Мөн тэрээр татвар төлөгчдийн мөнгийг тодорхой бүлэглэлүүдийн эрх ашигт зориулахар байна гэж шүүмжилсэн. Мөнгө авахгүй гэсэн мөртлөө маш олон шинээр хөрөнгө оруулалтуудыг оруулж ирлээ. За энэ мэргэжлийн байгууллага энэ шинээр хөрөнгө оруулалт орж ирж байгаа энэ төсөл хөтөлбөрүүд чинь төсвийн үйл заасан энэ шаардлагыг хангахгүй шүү гэдэг зүйлийг л удаадараа хэлж байгаа. Тэгээ энэ төсөв маань угаасаа 5 сарын 31-ний дотор төсөв заасан энэ төсөл хөтөлбөрүүдийг тендер худалдаа авалтыг хийж чадахгүй бол татагддаг. Яг л нэг ийм хагас жилийн настай хөрөнгө оруулалтын чиглэлийн юмнууд нь явж байна да. Тэгээд манай арц намынхныг бас баахан шаардлагангүй төсөл хөтөлбөрийн тойргууд дээр нь тавиал ер нь татах энэ чиглэл рүү н оруулчуу да. Монгол улсын засгийн газрын гишүүн бий. Өнгөрч буй 7 хоногт онцгой байдлын асуудал эрхэлсэн Шадар Сайдар ган уяг томилогдсон бас нэгэн маргаан дагуулсан үйл явдал болов тэрээр өмнө нь төсвийн байнгын орооны даргаар ажиллаж байсан Сайн зориг гишүүний хэлснээр төсвийн санал хураалтыг лаацтай хийсэн хүн өнөөдөр сайд болох гэж байна гэх шүүмжлэл түүний гол шүүмжлэл байлаа. Харин нөгөө талд сангийн сайдын зүгээс ган уягийг төсвийг нураах шахсан саналуудыг амжилттай авч гарсан гэж хамгааллаа. Улсын хурлын гишүүн Сайн зоригийн шүүмжлэлд ган уяг Шадар Сайд ямар байр суурь илэрхийлсэнийг сонирхъя. Дэгийн хууль дээр мөн ялгаа авахгүй байнгын хорон дээр дэмжигдээгүй саналыг чуулган дээр босгох тэр босхийг нь өндөр болгож өгөхгүй бол зарим нэг саналууд бол үндсэндээ Монгол улсын эдийн засгийг сүрүүлэх хэмжээний саналууд хураагдсан шүү дээ. Тэр бол өнөөдөр бодитоор л ярихгүй болохгүй. За тэгээд тэрийг ингээ хураал асуудлыг шийдэхээр лааз ярьдаг, хулгаач гэж дууддаг. Ингээд бид нар бүгдээрээ л гэрчшүүд. Энэ чуулганд тэгэн сууж байгаа бүхэл гэрчүүд энийг гэрчлээ сууж байна. Шадар Сайд ган уяг эх оны төсөвт иргэн чиглэсэн хэд хэдэн төсөв тусгагдсан талаар хэллээ. Тухайлбал хүрээний бүтэц орон тоог цамгтгаж яамдын баг дарга нарын орон тоог 168, агентлагийн удирдлагын орон тоог 54, газар хэлтсийн 81 нэгжээр бууруулсан. Бүх төсвийн ерөнхийлөн захирагчдын урсгал зардлыг 12.8%-аар тансан, төсвийн нийт зардлыг 1.80 төгрөгөөр бууруулж цалин дэтгэвэр тэтгэмжийн нэмэгдэл шилжүүлсэн. Багш нарын үндсэн цалинг эх 1 сарын 1-ээс 742 мянган төгрөгөөр нэмэгдүүлж 11 сарын 1-ээс 2 сая 800 мянган төгрөгт хүрэхээр тооцсон. Үүнтэй уялдуулан боловсролын сайдын урсгал зардлыг 518 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн байна. Эмч эмнэлгийн ажилчдын цалин 15%-аар нэмэгдүүлэхээр болсон. Төрийн өмчөд эрдэм шинжилгээний хүрээлэнгийн ажилтнуудын цалин 15%-аар өсгсөн. Ахмад насны дэтгэврийг инфляцтай уялдуулан 8.6%-аар нэмэгдүүлэхэд зориулж холбогдох салбарын урсгал зардлыг 145 тэрбум төгрөгөөр нэмсэн. Халамжийн дэтгэврийг мөн 8.6%-аар өсгөхөөр болсон. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асаргааны тэтгэмжийг 20%-аар буюу сард 80 мянган төгрөгөөр нэмэгдүүлсэн. Шатгууны нөөцийн агуулгах дэд бүтэц хяналтын системийн зардалд 20 тэрбум төгрөг тусгасан байна. Багш нарын цалингийн асуудал нийгмийн анхаарлын төвд хэвээр байсан юм. Улмаар боловсролын сайд Наранбаяр мөн ихээхэн шүүмжлэлтэд тулгарсан. Төсөв батлах үеэр тэрээр үүнд холбогдох байр суурьаа илэрхийлсэн юм а. Хэрвээ цаашдаа төсөв өөрөө тодтогох шаардлага гарвал шийдээд явах боломжтой гэж ингэж бодож байгаа. Ер нь бол энэ хэлцээрээр бид бас энэ цалингийн бүтцийг шинжлэх, цаашдаа үндсэн буюу суур цалинг дээшлүүлэх, нэмэгдүүлэх юм орон зайг бий болгох юм шаардлагатай байгааг бол хоёр тал хоёулаа бол энэ дээр хамтран ажиллахаар тохиролцсон юм байгаа. Мөн боловсролын салбарт өнөөгийн багш ажилтны бүтцийн асуудлыг ч гэсэн авч үзэж цаашдаа илүү оновчтой болгох, ажлын байрыг хадгалж, бүтээмжийг нэмэгдүүлэх ийм боломжийг хайх юм шаардлагатай байгааг онцлон нэвдэх хэрэгтэй гэж бодож байна. Бом очрол Ловсон Жамц, Ариун Заяа, Бат Чимэг нарын улсын хурлын гишүүд ч мөн төсвийн тухай хуулийг хэлэлцэхэд өөр өөрийн байр суурьаа илэрхийлсэн байна. Тэдний ярианд анхаарлаа хандуулна уу.
өнгөрсөн хаврын чуулган дээр байнгын хорон дээр мөн хэлсэн. Жаахан ч болсон хамаагүй нэмж өгөх шаардлагатай шүү гэдгийг хэлсэн. Хамгийн гол нь сонсохгүй байна л да. Гишүүдээ сонсохгүй, ард иргэдээ сонсохгүй. Тэгээ сүүлдээ одоо үндсэндээ жагсаал цуглаан болоход хуржиж ийм байдалд хуржиж нэмэх шийдвэр гаргаж байна. Ямар ч байсан багш эмчнэрийн цалин тэтгэврийг нэмж ягаад баяртай байна. Төсвийн хуулийг засгийн газраас өргөн барихдаа их хурал дээр хэлцэхдээ хуульд нийцүүлж үр дүнд чиглэсэн байдлаар ажиллах хэрэгтэй байна. Энийг бүр анхааруулж хэлмээр. Өргөн барьсан төсвийн төсөл дээр жилийн хөгжлийн төлөвлөгөөтэй уялдаагүй 77 тэрбум төгрөг. Зураг төсөл тэзүүгүй 196 тэрбум. Санхүүжилтийг хэрэгжүүлэх хугацаатай нь уялдуулаагүй 409 тэрбум төгрөг. За их хурал дээр орж ирээд ажлын хэсэг дээр төсвийн байнгын орон, бусад байнгын орон дээр ажиллахдаа төсвийн хуулийн шаардлагад нийцээгүй 165 тэрбум төгрөг. Бүсчилсэн хөгжлийг дэмжих нэрээр 224 тэрбум төгрөг. Ингээ нийтдээ 1,80 орчим төсөл арга хэмжээг зарчимгүйгээр төсөвт тусгаад өнөөдөр батлагдаж байна. Үүн дээр бид нэр анхаарах хэрэгтэй. Төлөвлөж чадахгүй бол хэрэгжүүлж чадахгүй. Бид нэр хаврын чуулганаар жилийн хөгжлийн төлөвлөгөө баталж байгаа. Дөрвөн зарчмыг баримталмаар байна. Нэгдүгээрт жилийн хөгжлийн төлөвлөгөөнд тусаагүй төсөл арга хэмжээг төсөвт битгий суулгаа. Ажлын хэсэг дээр төсвийн байнгын орон дээр битгий хүлээж аваа. Хоёрдугаарт хөгжлийн төлөвлөгөөнд туссан бол тэдгээрийн ач холбогдол ирэмбийг гаргах ёстой. Гуравдугаарт үүн дээр үндэслээд сангийн яам төсөө боловсруулахдаа энэ ирэмбийг бас хамтд нь оруулж ирээд хасч болох төсөл юм уу? Эцэст нь 2026 оны төсөв нь нийгмийн эмзэг бүлэг болон төрийн үйлчилгээний гол бус салбаруудын ажилтнуудын цалин тэтгэврийг нэмэгдүүлсэн ч улс төрийн маргаан олон асуулт дагуулсан хэлэлцүүлгийн дунд батлагдсан төсөв боллоо. Төвцөг тайм хөтөлбөрийн дараагийн сэдвээр бид Адмирал гэх компанид Бортегийн ордод олгосон зөвшөөрөл Грегет Таврын 14-15 давхрын өмч шилжүүлэлт тамгагүй төр жүжигийг олон улсад тоглуулах дэмжлэг зэрэг асуудлуудтай холбоотой хэд хэдэн баримтуудыг хууль зүйн дотоод хэргийн сайд энх хоёр дэлгэсэн явдлыг тайм хөтөлбөрөөр онцолж байна. Хууль зүйн дотоод хэргийн сайд өнгөрсөн 5 гарагт олон нийтэд мэдээлэл хийлээ. Албан ёсоор 3 ноцтой асуудлыг дийлгэн тавилаа. Тухайлбал Эрдэнэс 5 толгой хариуцлагатай хувьцат компани захирлаар ажиллаж байсан Ган Хуйгийн андуурч илгээс утасны мессеж. Энэ асуудалтай холбогдсон Адмирал компанид Бортегийн ордны лиценз шилжсэн процессыг баримт дэлгэж тайлбарлав. Мөн Оюун Эрдэнэ ба Баатар нарын 50% өмчлөлттэй Hero Entertainment нь Грегет Таврын 14-15 давхрыг өөртөө хууль бусаар шилжүүлсэн байх магадлалыг сайд дэлгэсэн юм а. 3 дугаарт Эрдэнэс оюун толгой компаниас авсан 20 сая $20 гүйлгээ мөнгө угаах халахвч хилцэл зэрэг хууль бус үйлдэлүүдийг сайд тодтогч эдгээр нь урьдчилсан байдлаар тогтоогдсон хууль хяналтын байгууллага эцсийн байдлаар шалгана гэж мэдгдлээ. Эдгээр асуудлууд нь нийгмийн анхаарлыг татаж төр болон бизнесийн харилцаа, лиценз шилжүүлэлт, санхүүгийн илт хот байдал зэрэг өргөн хүрээний сэдвүүдийг хөндөж байна. Хэрвээ энэ хоёр сайдын дэлгэсэн баримтууд нь үнэхээр дамжлагтай схемийн нэг хэсэг бол холбогдох хуулийн дагуу гэмт хэргийн шинжтэй үйлдэлүүд болох нь тогтоогдох нь гарцаагүй. Тухайлбал албан тушаалын байдлаа уруулан ашиглах, авилгалын үйлдэл, мөнгө угаах зэргээр хууль заасан хариуцлагууд нэр дөрлөгдсөн албан тушаалтнуудад тооцогдох учиртай энэ хоёр сайд дэлгэсэн баримтуудаа энэхүү ил болгосныхаа дараа бүгдийг хуулийн байгууллагаас шилжүүлсэн талаараа захин хуудастай мэдээлсэн. Цаашид үйл явдал хэрхэн өрнөх вэ гэдэг яахын аргагүй анхаарал татаж байна. Монгол Ардын намын их хурал болох 7 хоногт ийхүү намаасаа томилогдсон хууль зүйн дотоод хэргийн сайд намынхан 3 нөлөө бүхий удирдагчдад холбогдох баримтуудыг дэлгэж олон нийтийн анхаарлын төвд орууллаа. Хэрвээ Бортегийн ордын зөвшөөрөл шилжих асуудал сайдын мэдээсний дагуу үнэн болох нь нотлогдвол албан тушаалын байдлаа уруулан ашигласан гэх хариуцлага яригдах ёстой. Түүнчлэн орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны хурлын протокол үг хэлцэлгүй алга болсон гэх явдалд нотлох баримт устгах гэсэн эрүүгийн санктай үйлдэлүүд хамаарна. Грегет Таврын 14-15 давхрын үйл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний шилжүүлэлтийн явц төлбөрийн гүйцэтгэл зэрэг нь холбогдох хуулиар зөрчилд тооцогдох болно. Эдгээр үйлдэлүүд нь авилга ашиг сонирхлын зөрчил, албан тушаалын байдлаа уруулан ашиглах зэрэг гэмт хэргийн шинжтэй үйлдэлүүд тул холбогдох хуулиудын дагуу шат шатны хянан шалгах байгууллагууд гэм буруу тогтоох үйл явцыг олон нийт анхааралтай ажиглах ёстой болж байна.
Тоймөргөлжилж байна. Өнгөрч буй 7 хоног эрүүл мэндийн салбар донсолгоотой бас шийдэлтэй өнгөрлөө. Эмч ажилтнууд нь ажил хаялт зарлахаар зэхэж, засгийн газартаа хийх тохироо албачтал төрийн ордны гадна эмчнэр шөнөөр суулт гэж мөн улсын их хурлын нэгдсэн чуулганаас эрүүл мэндийн даатгалын сангийн булхаатай асуудал хилэлцэгдэж, энэ салбарын асуудал оргил үе дээрээ ирсэн 7 хоног боллоо. Харин эрүүл мэндийн яамнаас гаргасан мэдээллээр 3 талт гарын үсэг зурж засгийн газраас эмч эмнэлгийн ажилтнуудын цалин эх оны 1 сарын 30-ны өдрөөс 30% нэмэх шийдвэр гаргаснаар асуудал шийдэгдэж намжлаа. Мөн үүнтэй зэрэгцэн энэ 7 хоног жихрийн шижинтэй тэмцэх дэлхийн өдөр тохиолоо. Манай улсад хүүхдийн жихрийн шижингийн өвчлөл нэмэгдэж байгаад бид анхаарлаа хандууллаа. Засгийн газрын 11-р сарын 12-ны хуралдаанаар эрүүл мэндийн салбарынхны цалингийн нэмэгдлийн асуудлыг хэлэлцэж, эх оны 1-р сараас 30% нэмэх шийдвэрийг гаргалаа. Харин 13-ны өдөр 3 талт хилцээрийн нэмэлт хилцээрт талууд гарын үсэг зурж, эмч эмнэлгийн ажилтны цалинг дараах байдлаар нэмэх тохиролцоонд хүрчээ. Засгийн газрын тогтоолын дагуу цалинждаг эрүүл мэндийн салбарын эмч ажилтнуудын үндсэн цалинг 2026 онд багтаан 3 сая төгрөгт хүрэхээр дараах үе шаттайгаар нэмэгдүүлнэ. 2026 оны 1-р сарын 1-ний өдрөөс 30%-аар 2026 оны 8-р сарын 1-ний өдрөөс 9%-аар, 2026 оны 9-р сарын 1-ний өдрөөс 9%-аар, 2026 оны 10-р сарын 1-ний өдрөөс 9%-аар, 2026 оны 11-р сарын 1-ний өдрөөс 9%-аар, 2026 оны 12-р сарын 1-ний өдрөөс 9%-аар тус нэмэгдүүлж, 2027 оны 1-р сарын 1-ний өдрөөс эмч ажилтнуудын үндсэн цалинг 3 сая 500 мянган төгрөгт хүрэхээр шийдвэрлэжээ. Ийхүү нэг жилийн дотор 75%-аар үндсэн цалин нэмэгдүүлэхээр болсон нь эрүүл мэндийн салбарт түүхэн үйл явдал гэдгийг эрүүл мэндийн салбарын үйлдвэрчний эвлэл онцлов. Мөн одоо бас энэ салбарын бас нэг хилцээрийн нэг талд байдаг хувийн хвшлийнхэн та бүхэнд бас баярлж байна. Эрүүл мэндийн салбарт бас ачаалал үүрч хуваалцаж оролцдог хувийн хвшлийнхэн та бүгдийн бас одоо оролцоос чухал байсан шүү. Энд бас одоо бас тууштай байсан бас баярлалаа. Мэдээж энэ бүгдийн ард гарахын тулд энэ асар их тооцооллоо тийм амар биш ээ. Бүр нэгж байгууллага бүр дээр цалин яаж очих уу гэдгийг боддог. Энэ ажлыг хийхин төлөө бас хичээнгүйлэн ажилласан манай эрүүл мэндийн яамны хамт олон очоод дараах лус ажлыг хийхэд бас баяр хүргье. Эрүүл мэндийн салбарынхны цалин нэмэхэд 157 тэрбум төгрөгийн хөрөнгийн их усүр шаардлагатай бөгөөд энэ нь салбар доторх бүтэц төсвийн оновчлолоор бүртгэж аж. Засгийн газар 2027 оныг эрүүл мэндийн салбарыг дэмжих жил болгон зарлахаар бэлтгэж байна. Ингэснээр эмч эмнэлгийн ажилтнууд ажил хаялтаа зогсоож, шаардлагынхаа гол хэсэгт нааштай шийдэл авсан гэж үзэн хэмийн гормоор ажилдаа оржээ. Засгийн газар цалингийн нэмэгдэл дараагийн шатлалын зохицуулалт ажлын орчныг сайжруулах зэрэг асуудал дээр тодорхой амлалт авсан нь эмч эмнэлгийн ажилтнуудын сэтгэл ханамжийг нэмэгдүүлж, салбарын тогтвортой байдлыг хангах эерэг дохио боллоо. Дараагийн томьёолн 30%-аас дараа нь одоо 45% яах вэ гэсэн хувилбараа бас 5 янзаар төлөвлөж урьдчилан сууж одоо хичээж ажилласан эрүүл мэндийн яамны одоо санхүү эдийн засгийн газрынхан бусад одоо газар хэлцээний дарга нар за төрийн нарийн бичгийн дарга гэдэг ингээ бүх хүмүүстээ баярлалаа сэтгэл гаргаж ингэж маш сайн ажилласан. Тэгээ ер нь бол одоо нийгмийн түншлэх талууд ийм байд юм байна. Ер нь эмч ажилтнууд босвол ийм байд юм байна гэдгийг бас нийгэм харуулж байна. Эрүүл мэндийн салбарт улсын төсвийн 211.6 тэрбум төгрөг, гадаадын зээл тусламжаар 1089.5 тэрбум төгрөг буюу нийт 1.3 их найт төгрөгийн санхүүжилттэй томоохон бүтээн байгуулалтууд шийдэгдсэн нь өнгөрчөө 7 хоногийн онцлог үйл явдал болж байна. Тухайлбал зүрх судасны үндэсний төвийн 34.9 сая ам долларын зээлийн гэрээ баталгаажиж 22.5 сая еврогийн буцалтгүй тусламжийн хамт хэрэгжих төсөл хэрэгжилтэд орлоо. Мөн олон жил гацсан хавдар судлалын шинэ эмнэлгийн 230 сая ам долларын санхүүжилтийг бүгд найрамдах Солонгос улсын Эксим банкнаас шийдвэрлэх эхний шатны 40.5 тэрбум төгрөгийг 2026 оны төсөвт тусгаад байна. Түүнчлэн Төв аймгийн Сэргэлэн суманд баригдах алдар төвчин судлах үндэсний төв 2 төвийн төсөл 263.7 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай хэвээр байгаа бол эд эргэтэн шилжүүлэн суулгах төвийн барилгын ажил 43.1 тэрбум төгрөг төсөлжээ. Үүнтэй зэрэгцэн Монгол улс Азийн хөгжлийн банкны 475 сая ам долларын их усүрээр 17 аймгийн эмнэлгийг шинжилэн эрчим тэмцэлгээ яаралтай тусламжийг сайжруулах төсөл хэрэгжүүлэхээр болсон нь салбарын дэд үтцийн шинжилэл эрчимжиж буй хамгийн том дохио боллоо. Өнөөдөр буюу 11-р сарын 14-ний өдөр дэлхийн нийтээр чихрийн шижинтэй тэмцэх олон улсын өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай. Энэ жил чихрийн шижингийн талаар ажлын байранда меди, дэмжээ өрөөнд ор тэмдэглэж байна. Энэхүү өрөөнд зөвхөн өвчтөе хүмүүсийг ойлгох бус, байгууллагын орчинд эрүүл амьдралын хэв маягийг дэмжих, эрсдлийг бууруулах зорилготой юм. Орчин цагийн завгүй амьдрал, хөдөлгөөний дутагдал, боловсруулсан хүнсний хэрэглээ нэмэгдсэн нь энэ өвчний дархалтыг эрс нэмэгдүүлж буй гол хүчин зүйлүүдийн нэг болжээ. Өглөөний кофе, хурал хоорондын амттан, компьютерийн ард удаан суух зэрэг өдөр тутмын зуршлууд бидний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгааг ухамсарлахыг энэ өдөр олон улсад уриалж байна.
Бид Зинт клиникийн хүүхдийн дотоод шүүрлийн эмч аз жаргалтай ярилцлаа. Тэрээр чихрийн шижин зөвхөн насанд хүрэгчдэд бус хүүхдүүдийн дунд ч нэмэгдэх хандлагатай байгаа талаар ярьсан юм. 2025 оны байдлаар дэлхийн нийт дээр нийт 1.8 сая хүүхэд нэгдүгээр хэв шинжийн чихрийн шижинтэй диабеттэй амьдарч байгаа. Тэгвэл Монгол улсад нийт 2025 оны байдлаар ойролцоогоор 300 орчим хүүхэд энэ эмгээр өвчлүүд амьдарч байгаа. За Монголд байгаа энэ 300 хүүхдийг аль болох хэрэг таны ойр дотн ангид таньдаг хамаатан саданд энэ эмгээр өвдсөн нэгдүгээр хэв шинжтэй хүүхэд байдаг бол тэр хүүхдийг дэмжээрэй. За мөн анги хамт олонд нь энэ хүүхдийг өдөр тутамдаа сахараа дор хаяж 10 удаа үзэх шаардлагатай. Тэр сахар үзэх орчноор хангаж өгөөсэй, эрүүл цэвэр орчноор хангаж өгөөсэй. За сургуулийн орчинд тэр хүүхэд тариагаа хийх боломжтой байгаасай. Ангийнхан хүүхдүүд илүүтэйгээр энэ хүүхдүүдийг одоо дэмждэг байгаасай, ялгарлагдаггүй байгаасай гэж бас энэ мэдээгээр дамжуулж уриалмаар байна. Чихрийн шижин зөвхөн насанд хүрэгчдэд бус хүүхдүүдэд ч өсөн нэмэгдэж байна. Хүүхдүүдийн дунд хөдөлгөөний идэхгүй байдал, чихэрлэг ундаа, дөрвөн хоолны хэрэглээ нэмэгдэж байгаа нь эрсдлийг ихсгэж байна. Тиймээс ажил, сургууль, гэр бүлийн орчинд эрүүл хооллолт, хөдөлгөөний идэвхийг хэвшүүлэх нь хамгийн үр дүнтэй урьдчилан сэргийлэлт юм. Эмч мэрэгчлүүдийн үзэж байгаа чихрийн шижингийн хоёр үндсэн төрөл байдаг. Нэгдүгээр төрлийн чихрийн шижин дархлааны тогтолцооны алдаглаас үүсэлтэй бөгөөд ихэвчлэн хүүхэд өсвөр насныханд илэрдэг. Харин хоёрдугаар төрөл нь насанд хүрэгчдийн дунд түгээмэл бөгөөд хөдөлгөөний дутагдал, буруу хооллолт, стрессийн нөлөөгөөр үүсдэг. Энэ өвчин нэгэн тончлогдвол насан туршийн хяналт дэглэм шаарддаг учраас урьдчилан сэргийлэх нь хамгийн чухал алхам юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар чихрийн шижин жил бүр дэлхийд даяар 6.7 сая хүний амь насныг авч оддог бөгөөд энэ тоо цаашид нэмэгдэх хандлагатай байна. Гэхдээ хөдөлгөөнтэй амьдрал, тэнцвэртэй хооллолт, тогтмол шинжилгээ хийлгэх, дадал зэргээр уг өвчнийг хянах бүрэн боломжтой. Энэ жилийн урай чихрийн шижингийн талаар ажлын байранда мэдээ, дэмжийн зөвхөн эмнэлгийн сэдэв биш, нийгмийн хандлагыг өөрчлөх урай юм. Эрүүл ажлын орчин бүрдүүлэх, хамт олноороо нэг нэгэ дэмжих нь чихрийн шижингээс сэргийлэх хамгийн сайн эхлэл гэдгийг мэрэгчлэтнүүд онцолж байна. Эцэст нь дүгнэж хэлэхэд эрүүл мэндийн салбар энэ 7 хоногт бодлогын болон нийгмийн хоёр чухал чиглэл анхаарлын төвд байлаа. Нэг талаас засгийн газрын шийдвэрээр эмч эмнэлгийн ажилтнуудын цалин нэмэгдэж, салбарын санхүүгийн урамшууллын шинэ шат эхэлж байна. Нөгөө талаас чихрийн шижингийн дэлхийн өдрөөр дамжуулан эрүүл амьдралын дадлыг нийтээр хэвшүүлэх шаардлага улам тод илэрлээ. Хөгжлийн бэрхшээлтэй эргээд тэтгэвэр тэтгэмжээ нэмэгдүүлэхийг шаардаж, төрийн ордны гадна жагснаар асаргааны тэтгэмжийг 20%-аар нэмэх үр дүнд хүрлээ. Ерөнхий сайд Монгол улсыг 2026-аас 2030 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг танилцууллаа. Монгол улсын 2026 оны төсөв 1 их 80 төгрөгийн алдагдaltaй батлагдлаа. Монголын үнэн сонины 105 жилийн ой тохиолоо. Нүүрс тээвэр эрхлэгчдийн төлөөлөл салбарынхаа тулгамдж буй асуудлыг хэвлэлийн хурлаар олон нийтэд дэлгэрлээ. Тагнуулын ерөнхий газар албаны нууцад хамруулсан мэдээлэл шалгалт хийж 274 мэдээллийг үндэслэлгүйгээр нууцлсан зөрчил илрүүлжээ. Хууль зүйн дотоод хэргийн сайд Бортегийн ордтой холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. Эмчнэр төрийн ордны гадна суулт хийж хонсны дараа хилэлцээр эрчимтэй өрнөж, ирэх 1-р сараас цалингаа 30%-аар нэмүүлэх шийдэлт хүрлээ. Цөмийн эрчим хүч ирээдүйн алхам хилэлцүүлэг зохиогдож, манай улсад бага оврын атомын цахилгаан станц байгуулах боломжийг хэлэлцлээ. Улсын хурлын дэд даргаар Бат Эрдэнэ Шадар сайдэр ган хуйгийг томиллоо. Хүний эрхийн үндэсний комиссаас гэрээгээ системээр цуглуулсан иргэдийн мэдээлэл өөр зорилгоор ашиглагдсан байж болцсогүй талаар мэдээлэл хийлээ. Чихрийн шижинтэй тэмцэх олон улсын өдөр тохиолоо. Төв цэг 7 хоногийн тойм хөтөлбөр өндөрлөлөө. Анхаарлаа хандуулсанд баярлалаа. Баяртай.